Өдрийн мэндэ бүтээгчдийн ертөнц тэнгэр газрыг холбосон эрчим энергийн сувгаас бэлтгэн явуулж байгаа цуврал ээлжит подкаст эхэлж байна. Тэгээ өнөөдөр Ингэлцээ багш бид хоёр маань хүнээс тутахгүй амьдрах гэдэг сэдвийн дор сайхан яриа өрнүүлэх гэдэг ингээд сууж байна. Таны бодлоор энэ хүнээс тутахгүй амьдрах гэдэг ойлголт таны бодлоор Угаасаа л гэдэг үг орж ирээд байгаа байхгүй юу? Аа. Угаасаа гэдэг чинь тий энэ бол ингээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн асуудал. Нийгэмд тий гэр бүл гэвэл за нэг одоо нэг тавьсан нэг стандарт шүү дээ тий орчин үеийн гэр бүл ийм юмтай ингэж амьдардаг байх хэрэгтэй гэдэг нэг юм. Энийг бол ингээд энэ нийгэмд тий юм хэвийн амьдрал гэж үзнэ гэ. Мэдээж хүн болгоно л энэ амьдралд ингээд нэг юмар дутхгүй амьдрахыг л хүсэж шүү дээ. Тэгээд дутах гэдэг сэтгэлгээн дээр ингээд төвлөрч амьдардаг учраас заавал ингээд өөрсдийгөө бусдад харьцуулаад юугаар дутаад байна гэдэг дээр ингээд төвлөрч амьдардаг нэг юм амьдрал байна. өөрийгөө харьцуулаад шүү дээ. Харьцуулаад байна. Тэгээд тэр харьцуултандаа нийцэх бусдаагаа ижилхэн болох. Энэ ижил байдлаас тэ ингээд одоо онцгойрох тэгээ хадлагдах тийм айцаас бас өөрсдөө нэг талаас чөлөөлөх. Нэгсэндээ л нийгмийн одоо жишгийн дагуу гэдэг чинь тэгээ тэндээс сонгойх айц байгаад шүү дээ. Яг өөрийнхөө онцлохороо байж чадахгүй. Энэ зүгээр яг айл болгонд л байдаг асуудал шүү. Жишээ нь одоо анх айл гэр болол тийм үр хөвгтэй болол мэдээж байгаа орон гэрээ тогтчулна. За тэгэл нөгөө нэг ниймэлж юмнууд хэрэглэн дээ. Тэснэ ажиллаа сайхан болгоно. Тэснэ ажил нь илүү сайхан болох ёстой гэд. Мэдээж эн чинь ингээд хөгжил дэвшил шиг юм яваад байгаа боловч энийг ингээд цаана бас маш их том хүлээс хүний дотор ертөнцийг хүлцэн хүлээсүүд байдаг. Энэ хүнээс тутахгүй гэдэг нэг юм байгаад шүү дээ. За энэ бол амьдрал дээр бол одоо бид нэр эд хөрөнгө одоо нэг сайхан машинтай байртай хүнээс тутгааргүй ингээд амьдраад байна гэдгийн ар дээр ахад өөр нэг утгууд зөндөө утгууд яваад шүү дээ. Тийм. За аж аргалтай хэрхэн амьдрах вэ гэдэг талаар бол хүнтэй одоо өрсөлдөх тэрний цаатлыг харах гэдэг юмнууд төр чинь бас л хүмүүс үзэж шүү дээ. Фитнестэй явах, йогоор хичээлэх. Тэгсэн мөртлөө л ингээд зүгээр наана хэлбэр төдий ингээд яг гүн цаад утгыг нь ойлгохгүй болоод ирэхлээрээ тэр бас нэг авах гэдсэн хүсэдсэн юмд авч чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүнээс тутахгүй гэдэг нэг юм нь болохоор маш олон талбар дээр гарч ирэх гэдэг. Тийм, ер нь бол энэ зөв нийгмийг бас нэг талаар нь боолчилж байгаа тийм систем байгаа. Тамаар харуул тий. Нийгэмд юу хүлээн зөвшөөрсөн түүний дагуу амьдрах хэрэгтэй. Энэ бол маш том боолын систем явж байгаа шүү дээ. За тэгээд дотоод дээрээ төвлөрж амьдрна гэдэг нь хизээч тэр хүн дүүрэн жаргалтай мэдрэмж авахгүйгээр амьдрах тийм өөрөө замыг сонгочих юм. Дутуугаа мэдэрнэ гэдэг чинь айгүй хэцүү амьдрал шүү дээ тий. Үргэлж дутуугаа мэдрээд тэрийхээ яаж дүүрэх вэ гэдэг дээр одоо шунаж амьдэрдэг. Тэгээ шунал нь хизээч дүүрдэггүй. Яг л хүний дутуу хизээч дүүрэхгүй. Заавал нэг хүсэл нийгэмээ дүүрэхэд дараагийн хүсэл орж иж л гэдэг тий. Хүсэл барагдахгүй. А гэтээ бид нар дүүрэн дээр төвлөрч амьдрах гэдэг нэг юм амьдрал бас байдгийг санаж явах хэрэгтэй. Тэг жишээ нь хүн яаж дүүрэн дээр төвлөрөх вэ гэхээр одоо байгаа бүх зүйл дээрээ төвлөрөхийг дүүрэн гэж хэлээд байна уу? Эсвэл тэрний цаана тий таны ингээд нэг дотоод ертөнцийн дүүрэн тий өөрийн ингээд сэтгэл хөдлөл бэлхам бодол оюун нь тэлмэл энэ болгондоо хийж үлдэж байгаа далайц нь өрнөн тий ялангуяа монголчууд бол маш тийм тэлмэл амьдралтай шүү дээ. Гэтэл бид нар их одоо нэг юм за боолчлогдсон систем л гэж одоо яриа да үннийг хэлэхэд энэ дотор их тавьж байгаа маа. Энийг хүн болгон хэлэхээр хүмүүс тийштэй гэж хүлээн зөвшөөрдөг мөртлөөсөө яг нэг нь эннийхээ эсрэг босч
өндөж чадахгүй. Тэгтлээ ингээд дарагдсан нэг юм хөвшмөл, хэв дарц дахин даруулаад энэ л үнэн гэд итгэцэн нэг юм амьдрал аваад шүү дээ. Тэгээ энийг одоо нөгөө яг юунаас эхлэлтэй вэ гэд би бас бодож сууж байна л та. Тэнгүүд бид нэр одоо нийгмийн угаасаа бүтээгдэхүүнүүд ихээс гарлаа, цэцэрлэгт явлаа, сургуульд явлаа. Яг нэгэн хэвээ нөгөө нэг л сургалтын систем нийгмийнхаа амьдралаар явж шүү дээ. Тэгэхэд яг нөгөө нэг дүүрэн байх өөрийн нөгөө нэг тэр нэг хүн болгон ондоо шүү дээ. Тэгэхэд нэгэн хэвийн одоо сурлага хүмүүжилд цутгаад нийгмээс авсан ч бай тээ. Энүүд ингээд цутгачаар нөгөө нэг бие биентэйгээ өөрсөлдөх, бие биенээс сайн нөгөө нэг чадахгүй ямаараа дутах. Тэр чинь хүн болгон өөрөөр авьяас чадвартай байгаа шүү дээ. Эннээс үүдэлтэй юм болов уу гэж бодож сууж байна л да. Чи энэ ингээ манай охин дээр аягүй ажилладаг байсан. Өөрхөн дотроос ингээд хөгжиж авсах маш их тэмүүлэлтэй. Тэгтээ энэ тэмүүлэл ингээд заавал нэг юм зогсоо зайгүй ингээд өөрийгөө зовоож хийгээд хөгжих хэвээр гээд тэг ингээ ангийнхаа хүүхдүүд дотроос ингээ өөрийгөө байн гарцуулаад байн өөрхөн дутуу дээр мэдрээд энэ дутуу байдлыг яаж нөхөө гэдэг дээр ингээд өдөржин шүнжэнгөө бодож стресстэй. Тэг хийсэн юм болгоно голдог өөрөө. Ингээ амжилтанд хүрэх гээд ингээд өөрийгөө махруулаад дундах нойроо хасаад тий заавал нэг юмд ингээ амжилтанд хүрчүүл нэг сэтгэл нь ханах гэдэг шүү дээ. Тэгээд одоо юу гэдгийг тэр амжилт гэдгийг чинь наад зүгээр л тэр нэг тухайн тий сэдвүүдээр ч юм уу талбар дээр ингээд нэг бусдаасаа илүү гарсан мэдрэмжийг л амжилт гэж хэлээд байна шүү дээ. Гэтэл тэгж их одоо харьцуултанд орсон хүүхэд үргэлж бусдаас илүү байхыг хүснэ. Тэгжиж сэтгэл нь хандэ. Гэтэл өөрхөн яг одоо нийгмээс авцсан ч юм уу ингээд нийтээс орж ирж байгаа нэг юм хөвшмөл хэв дадлаараа тэрийг хизэж хийж чадахгүй байхгүй. Тэгэд өөрхөн онцлог юм аа. Угтаа бол ингээд дотоосоо хайгаад байгаа. Тэгээ ийм ухай дагдсан хэв одоо датсын цаанаас онцлог байдлаа хайж олно гэдэг нь ямарч боломжгүй. Айгуу тийм яаруу сэтгэлгээтэй. Нэг амар зовлонтой тэр нь юу юм гэхээр би энэ зүйлийг хийхэд надад хугацаа байгаа болов. Тэ? Хоёр одоо зүйл за нэг нь шатраар явах тэ нэг нь эсвэл бүжгээр явах гэж бодоход би шатраа гарвал амжилт олох болов. Тэ тэрийг хийж үлдэж эхлэхгүй мөртлөөсөө тэ тэнд амжилт гэдэг нэг юм л харчаад байна шүү дээ. Тэгээд тэр нь хизээч ирэхинтэй за жилийн дараа амжилтанд хүрлээ гэд бодъё гэсэн чинь тэр хооронд тэ амжилт гарахгүй л яана гэдэг бас юм айцтай. Тэгээ өөрөөр хэлбэл мөнхийн юм айц сэтгэлгээтэй тэ тэнд очиод заавал амжилтанд хүрэх хүлээлттэй. Тэгээ энэ дунд тэ нэг өдөр нэг хоромж тайван байх хэрэггүй. Тэгэл ингээд сэрвэлэг тавиал ингээл шүн ингээ 3 удаа сэрвэлэг тавьж байгаа байхгүй. 4 цагт бас юм хийх гээд чадахгүй болохоор 6-ад босоод чадахгүй болохоор 7:30-д босдог тий. Тэгэд өөрөө ч унтаж амарч чадахгүй нэг юм амар хэцүү байдалтай. Тэгээ ялангуяа ангийнхаа хүүхдүүд жоохон амжилттай хаад ил бүр хэцүү тий. За энэ зүгээр нэг жишээ. Би ч гэсэн өөрөө юм байсан. За гэтэл энэ амжилт гэдэг юм чинь тий нийгэмд хүлээмж шүүгдэх. Тэгээ нэг одоо нэг бахан гуншингууд нь штэ тий. Тэр гуншинг хүрцэн хүртээгүй тэр хүний дотор ертөнцид тий. Харин ч бүр энэ нийгмийн нэг юм төвхтэй юмнуудаас чөлөөлөгчвөл яг онцлог байдал нь гарч ирэх гэдэг. Тэрийг ингээ гаргачих юм бол тэр хүн яваач дутхгүй амьдрна. Гэтэл тэрийг гаргахтал тий. Одоо ээж аав нь хүүхдээс онц сурахыг шаардах хэрэггүй байгаад байна. Тэр хүүхэд хичээлдээ явсан яваагүй тий. Тэр хүүхд яг өөрхөн дотор өрсөн зэрэгээ нэг л хэрэгэд харсан бол тэрийг дэмжиж тий. Яхавдаа ингээд жил сургуулиасаа чөлөө авал авна л эцтэй. Тэр хооронд тэр хүүхд нь өөр дээрээ тий өөрийгөө олох замыг сонгож штэ. Тэрийг дэмжих хэрэгтэй байхгүй чинь. Гэтэл энэ нийгэмд байж боломгүй зүйл тий. Нэг жил сургуулиасаа жилийн чөлөө авчвал энэ хүүхэд хоцорчно. Тэр хүүхэд жилийн чөлөө аваад буцаад ангид ороход өөрөө нэг насаар илүү ангиасаа улирцсан юм шиг мэдрэмжтэй орно тий. За гих мэт ингээд бүр илхий балаа ингээд тархины ингээд нэг юм харьцуулагдсан юм одоо заваан юм дотор ингээд бид тэр ингээд хүлэгдсэн байхгүй юу.
Тэгээ энэ цаана тэр хүнээс дутхгүй амьдрах гэдэг нэг юм балай үзэл байгаад шүү дээ. Дутаасаа билээ тий. Дутаад бүр яагаад чи ийм одоо маягаар дутуугаа нөхөх нь утгагүй гэдгээ ойлгосоо билээ. Тэгээд өөрсдөд нь л үгээ нэг энэ дотор амируугаа нэг шагаагаад тий. Би юу нэг юм бэ гэдгийг хараатгаач. Юунд дуртай юм бэ гэх тий. За эхлээд одоо жишээ нь би ингээ ээжийн хувьд ингээд үцхэд зүгээр л охиных ингээд дотор ертөнц рүү ингээд жоохон ингээд асар их стресс дааж даамгүй яаж ийм хөөхөд энийг даадаг байна гэмээр тийм амар муухай гачлантай зовлонтой ингээд нэг хоромж амрах боломжгүй тийм юм миний хэрэгтэй. Тэгээ тэрийг ингээд чөлөөлөөд одоо яагаад энийг яриад байна гэхээр олон ээж аав нар тийм ингээд хүүхдээ ойлгодог болох хэрэгтэй шүү дээ. Жишээ нь ядвал тэд нар бас хүүхдэд дутхааргүй өсөхийн тулд тий дутхааргүй замналыг тавьж өгөөд дутхааргүй бай гэж шаардах учраас. Тэгээд үдсэн чинь үнэхээр хэцүү. Тэгээд охиндоо тий чи муу сууж болно. Чи амжилт гарахгүй байж болно тий. Энэ одоо цаг хугацаатай битээ уралдаж амьдраа. Нэг өөрөө жоохон тайван байж. Тий даалгавар хийхгүй байж болно. Тэгээ муу аавал л эн чинь зүгээр л нэг юм төрхөн зургийн асуудал тий. Энийг даваад гахад энд ямар ч хэрэггүй зүйл дээр ингээ өөрийгөө зовоож ирснийг ойлгоно гэд. Тэгээд одоо тэрийг ойлгуулж ярьж хэлж зөвшөөрөхөд хүүхэд тавирж байгаа байхгүй. Тэгвэл ээж аанаад гэдэг чинь одоо хүүхдүүдийнхаа төлөө амрах завгүй, өдөр шөнөгүй тий. Юугаач дутаахгүй тулд ингээд ээж аав нь зогсоо зайгүй ажиллаад тий залуу насаа барлаа. Мого үүрнийхэд аахгүй хүүхдүүдээс тий. Чи хизээ ачиг минь ойлгоно. Хүнээс дутхгүй л амьдраадах тий. Тэгэхэд л болно. За энэ аюу мухай өгнөд. За тэгээ ингээд сүнс рүү н ороод тэрийн чөлөөлөд тавируулаад ирэхэд цаанаас нэг өөрхөн тийм төрлөخтэй маш тийм гинэн томоогүй бүх юм ингээд маш хөнгөн харж чаддаг. Асар их тийм зурх авьяастай. Тэг хичээл хийгээд тэр нэг олон даалгаврын ард тэг дүн авах гэж нэг ч тэрийг ингээ хөгжүүлэхгүйгээр байсан бол тэрийг нөөрт нь ийм авьяас чадамжтай юм байна. Одоо яг сүнсний ийм хийхийг хүсэж байна. Ээж нь одоо энэ дэр чамд зурх цагийг чангааж өгье. Тэгээ одоо нөгөө зурхын тулд нэг юм анимашн зурдаг дуртай алчаад байгаа байхгүй. Тэрнийх ингээд нэг хэрэгслүүдийг авч өгье. Тэр нэг зурдаг падмадыг аваад өгьегээд авч өгсөн чинь одоо тэрэндээ айгу дуртай. Өөрийнхөө сонирхсан юм байна. Зүгээр өсөн үедээ гэртээ унтаавал тэгэл ингээд нэг жоохон даалгавар малгаараа хийсэн царай гаргаад. Тэгээд хамгийн гол нь дуртай амиа хийхээр тэр даалгаврыг хүн баг хугацаанд хүсэл сонирхлоо эхлээд дуртай тавина. Эхлээд зур гэсэн байхгүй. Эхлээд зур минь ах. Зураатай дараа нь жоохон цаг гарвал тэн дээрээ хичээлдээ жоохон амжуул. Гээд байрын сэлтэн ч одоо өөр дээр шүү дээ. Амжилт гаргаад жоохон акц твшил ангууд үн чин болж байгаа юм чинь энэ ч гэсэн болох юм байна гэдэг. Тийм. Тэнгүүд даалгавраа амжуулж ийн бүр шатраач чөлөөтэй тоолж ийн. Тэг юм чөлөөтэй сэтгэлгээтэй болсон чинь нэг жилжингээл шатрын дууланд явбал нэг жилжингээл шатраа бөмбөгдөл гадаад дотоодын сургалтанд явбал болоогүй амжилтаа зүгээр ингээд зөнгөөрөө байж хата энэ тэмцээнд ороод. Юу ч давтаж өөргөө зовоохгүй хий гэдэг шин. Тэр хүүхдийн өөрийн төрөлх авьяастай хинээс саагаагүй шатар доолоос урсан тэр өөрөө цаанаасаа хийгдчих. Тэгэхээр яг энэ мэтлэнгийн зүүн урс солын дагуулад хүчлэхгүйгээр эхлээд дуртай амийн хийлгээд дараа нь тэнийг байх ёстой нэг хэсэг нийгэмд нэг хүлээмжшүүлэх хүсэж байгаа бол тэрэндээ жоо ажиллахад болчихно. Энэ бол ингээд хүүхдийг төрөлх авьяас үлгээр нь хөгжүүлж байгаа. Тийм байна. За ахаад бас нэг жишээ ярих та тий. Жишээ нь ингээ манай том хүү одоо хүүхдүүдээр жишээд яриулах зүгээр ах. Айлын том хүүхдүүдээ үргэлж онц байх хэвээр, хариуцлагатай байх хэвээр. За тэгээд дээрэс нь ингээд олон дүнрээ авч явах хэвээр. Чи үлгэр жишээ байх хэвээр. За тэгээд одоо юу гэдэг юм? Юу ч хийсэн тий. Угаасаа өөрөө ч тийм одоо чадварлаг хүүхэд тий ингээд хамгийн төгсөн байх гэдэг ингээд зовоод байдаг зовлонтойсэн. Тэгээд сургуулаа төгслөө сүнсний сэлэн давхар байж байгаа байхгүй юу? Их сургуульд орлоо. Нэг эхний 2 сар яваад сүүлдээ хөлн их сургууль руу явах байсан. Гэтэл ээж нь энэ сүнс
гэдэг ингээд эрчим энерги гэдэг өөрийгөө чөлөөлчингүүд миний чөлөөлөгсөн эрчим энерги өөр хүүхдэд тусаад тэгээд тэнд ингээд одоо явж тахалчж байгаа байхгүй. Тэгээ миний хүү жилийн чөлөө дуртай юм хий. Юу ихийн сүнсээ сэрэмээр гэсэн. Тэгээ одоо ингээд чөлөөлсөн чинь яг өөрхөн дотроос юм нэг юм 50 уюуд нь ирж байгаа. Дарамтнаас салгаад стрессээс нь салгаад шүү дээ ихний удаа. Тийм ихний удаа зүгээр стрессээс нь салгаад дуртай юм хийх замын тат. Тэгээ тэр хүүхд ийм хугацаагаар 2 жилийн 3 жилийн явж л ийлээ. Тэр олсон зүйлээрээ те дараа нь 30 жилийн амьдралаа те хүслээрээ амьдрах амьдрал болгож өөрчилсөн шүү дээ. Дутуу нүхдэг биш. Жаргалаараа дэвэрдэг тийм амьдрал бүтээх байхгүй. Өөрөө хүссэн сонирхсан зүйлийг хийгээ явна гэдэг ч хамгийн түрүүн байдал ч биш. Өөрөө гэрэлтээд хийсэн бүх юмдаа ингээ эрчим энерги нь сүнсний урсгалаараа орсон хаагдахгүй учраас. Өнөөдөр ингээд өөрөө амьдарч чадахгүй буюу дотоо дээр төвлөрөөд одоо юм нэг муухай амьдралын заагт орсон хүмүүс яадаг гэхээр зүрх сэтгэл нь хаагдсан. Сүнсний урсж явах эрчмүүд хүрдүүд ингээ бүгд хаалттай. Тэгээд нэг жоохон нэг юм тарих оюундаа ингээд бүгдээрээ тухтай бүсэндээ шигдээд орцгооцсон. Хүнийг хайрлж мэдэхгүй тий. Хүнийг дандаа үцэл бодлороо хүчлэлээр ингэж тулгаж хайрладаг. Тэгээд одоо тэрний үр дүнд юу бий болох юм тий. Зөвхөн өөрөө байдгүй өөрөө өөрийгөө шоронд хийцэн хүсэл бий болно. Бодлын шорондоо, сэтгэлийн шорондоо тий хэв дадалтай ингээд гацаад цаанаасаа унтарсан одоо бүх юм нь унтарсан хүчээр босч ирэхин тулд ингээд нэг жоохон жаагац хингэж ууж ижиж юм уу те эсвэл ингээд нэг өөр юмд донтжиж тэндээс тэр нэг өөрөө байх гэсэн орон цаг хайдаг. Тэгээ тэр авталтанд автцсан амьдралаасаа те босч өндөж чадахгүй бүр ингээд шигүүлж даруулсаар агаад тэгээд ядгийн эцэг их ойр тойрны хүмүүс нь ах дүүнэр сайхан амьдрал чи нэг энэ хүн шиг те чи ядаж дүүших амьдраач ингээл те ийм юм төвхтэй юм. Дандаа харьцуулт хийж загнадаг тий. Тэг хэрэггүй. Зүгээр л хүнийг өөрөө нь онцгойгоор нь байлгах боломжууд тэнэг өөрсөндөө ч гэсэн үг. Нийгмээс тулгын хүлээлгсэн шахалт дарамтнаас эхлээд өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй байгаад шүү дээ. Тий. Тэгжиж хүн сайн нэг амьсгал аваад тий. Нэг амьсгал авахад тэр ямар амьсгал авах вэ? Гоожирсан. Тэгээд л чөлөөлтийн ихний амьсгал аваад эхлэхээр хүний сүнс өөр аянд чөлөөлөгдөх зам олдог. Яагаад хүүхдүүд гэж яриад байна гэхлээр бас яг ийм насн дээр хүүхдийг бага наснаас нь яг ийм одоо нийгмээс авч байгаа юмнаас нь жоохон хөндөрүүлгэж өөрөөр нь байх юм дээр татуулах хэрэгтэй байна шүү дээ. Тийм шүү дээ. Ийм муухай юм уурсгал ирчим дотор. Битээ тий ингээд тэрийг хүлээн зөвшөөрч туужуулаад даруулаад тий. Тэр шин саргаг байдлыг нь битээ булаад байгаа ч л гэж хэлмээр байна. Тийм тэгээ одоо энэ сүнсний сэрэлтээр ингэж явж байгаад одоо ингээд одоогийн ойлголтоос ингээ харангуут угаасаа тийм мар яваад төсцсөн ажил амьдрал дээр ч гэсэндээ адилхан яг тэрнийг аль гаргаа явжсан. Тэгэл ийм л байх хэвээр тийм байх хэвээр энэ л үн ингээд итгэж өмсцэн явсан юмнууд маань одоо ингээд тавираад байгаа хөөхгүй. Тэр бол дандаа нэг ингээд дандаа одоо ийм байх хэвээр тийм байх хэвээр гэдэг харьцуултын дунд л өөрийгөө бүтээж явжсэн. Яг өөрийнхөө тэр хүсэл сонирхлоор явж исэн үг гэвэл үгүй хөөхгүй. Үгүй шүү дээ тийм. Тэгэхээр тэнд нөгөө дутуугийн мэдрэмж хажиргал нэг цаанаа нэг хоосон дутуу нэг мэдрэмжтэй яваад шин. Зүгээр л хүүхдийг ингээд нэг бага наснд нь бүр ингээд цэцэрлэгт ч явуулахгүйгээр зөв цэцэрлэгт явдаггүй хүүхдүүдийн нүдийг харьцуулаад харж. Нүдэн цаанаа ингээд явдаггүй хүүхд нь маш гоё тийм гал цогтой. Яг гэртээ ингээд гоё өөр өссөн болж штэ тий. Цэцэг гэхийн даамтанд өсөөгүй бол гэсэн үг шүү дээ тийм. Гал цогтой байдаг, амьтай байдаг. Тэнгүүтээ сургуульд ороод унтарчдаг. Юусэн нэгдүгээр ангидаа л унтарна. Тэгэл тэрнээс хойш унтарсаар дарагцаар тий. Эцэст нь нэг өөрийгөө ингээд нэг мэдрэхээ болчихсон цутгамал хүмүүс бий болчиход байна шүү дээ. Робот болчиход шүү дээ. Робот болчиход байна. Тэр хүүхдийн яг тэр хүүхдийн цэвэр ариун сэтгэлээс яг хүсэл яг өөрөөрөө байж байгаа үед нь сургууль цэцэрлэг дээр л хам хүслүүдийн дараал ингэж болохгүй тэгэж болохгүй гэдэг юмар дараал робот болгоод шүү дээ.
Тэгээ уг нь бид гэж ингээд нэг хүүхдээ одоо ингээд урд нь бол за ингээд 3 хүүхдээ өсгөж байхдаа хүүхдүүдээ ямар байсныг анзаарахгүй өсгсөн байхгүй. Энэ нөгөө робчиг ах үед шүү дээ тий. Тэгэл нэг л юм нэгтэг амжилтанд хүртээ ядаж нэг юмар цойл. Тэгээд зүгээр яахад байж байгаа нь зорилго чинь юу юм гэж бүр амар зовлонтой. Би өөрөө тийм байсан байхгүй. Тэгэл ингээл хүүхдээ завах хувцсан туссан юм шиг даалгавраа хийсэн үү гэл. Хамгийн дүнд асуудаг ганц үг тий. Чи даалгавраа хийсэн үү? Хичээлээ хийсэн үү? Итгэн хүнд тий. Маш тэг гэд юусэн ингээд даалгавар хийгч гэдэг тийм одоо нөө байр суурь оруулаад тэр хүүхдийн бүх юм ингээд дарж байгаа байхгүй. Гэтэл одоо ингээд нөгөө сүүлийн бага хүүхдээ ингээд өсгөж байгаа байдал манаар өөр. Яг сэрэлтийн үед төрсөн. Тэгээд сэрэлттэй холбоотой ингээд цөнгөөрөө зам. Одоо л тий охиноосоо ингээд гарч байгаа эрчим энерги. Тэгээд тэр ингээд бүх үйлдэл ингээд хараад зүгээр ингээд дураараа байгааг нь харахаар ингээд бахархмаа санагдаад байхгүй. Тэгээд дураараа ингээд нэг одоо буруу өсөхгүйгүй шүү дээ тий. Зүгээр хүслээр нь өсөхөд одоо бүр вакцины чилгээгүй заяа. Нэг тавлалт 2 нас хүртэл вакцины нийлгээгүй дураар нь тэгээд өсөхөд тэнд буруу өсөхөд гарч ирэхгүй. Бүр одоо хэл ярианы үед царгаг бүр маш ухаантай. Тэгээд дээрэс нь яг л дуртай дургүйгээ дотроос маш чөлөөтэй илэрхийлдэг. Тэгээд яг юм зөнгөөр хөвгт гарч иж байгаа байхгүй. Их ухаантай хөвгт гарч иж. Яг өөрийнхөө хүсэл сонирхлыг барьж яваад амьдрах хөвгт одоо яг эндээс төрчин шүү дээ тий. Тэгэнгүүт одоо бид нар чинь яг нэгэн хэвэнд цутгагдаад роботууд болоод өсчихжээ. За тэгвэл хүүхдийг тэгвэл бүр бага наснаас нь энэ хүсэл тэмүүллийг харж анзаарч тий хүслээр нь байлгаж ингэж өөр дөр нь авчрах юм бол бид нар одоо ийм хүүхдүүд ирээдүйд өсөх нэ. Тэгвэл хүүхдүүд яах вэ? Үгүй ингэдэг шүү дээ эцэг эхчүүд. Бид нар яах вэ? Хүүхдүүд гэдэг. Гэхдээ өөрсдөө эхлээд энэ өөрчлөлтөө хийгээгүй үед хүүхдүүдийн тухай бодооч хэрэггүй. Тэгэхээр одоо нөгөө хүүхд сурахад нөгөө нэг бас нэг юм үг гэдэг шүү дээ. Чи хүүхдийг үгээр хийлж сургадгүй маа. Зүгээр үйлдэлээрээ харуулт юм аа гэдэг. Тэгэхээр аав ээжүүд хүүхдүүдээ илүү өмнө нь тавих биш эхлээд өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй болчиход байна гэдэг юм яригдах гэж шүү дээ. Тийм шүү дээ. Бидний чинь жоохон байхад аав ээж нар чинь өглөөнөөс орой хүртэл ажил хийдэг. Бид гэртээ зөнгөрөл өссөн шүү дээ тий. Аав ээж нэг алтан сургааллалдаал баг би одоо бол аавтаа ба нэг удаач тийм дотны яриа ярьж үзээгүй. Ээжтэйгээ болохоор яг өсөж байгаа үедээ нэг 4-5 удаа ярьсан. Тэгээ одоо сүүлийн үед тань одоо том болсон хойно амьдралд хань болох ингээ хүмүүсийн орон зай ээжтэйг илүү нэгт яриа хүрээд өссөн дээ. Гэтэл ингээд өссөн байгаа орчныхаа үед хинээс салахгүй зөв ээжаасаа сурцсан байгаа хгүй бид нар. Ээж аваасаа нэгнээс юмнуудаа сурч дээ. Зүгээр бид нар энэ зүгээр сурч идэг. Гэтэл те бидний дотор одоо бүх ертөнц байгаа. Төрлөх авяас гэдэг үгний чааж байгаа. Энэ гоц ухаантай хүүхд гэдгийг чааж байгаа. Тэр хүүхдийн дотор амин сүнс нь тэр ухамсар нь байдаг. Тэр чадал нь байдаг. Тэр нь зүгээр дотроосоо ингэ гарч идэг. Тэрийг нийгмээс заалах хэрэггүй. Хин нэгнээс сурах хэрэггүй. Зүгээр тэрийг хүн эргэн сандаг. Эргэн санахтай дуртай дургүйгээр илэрхийлж сандаг. Чи ямар хоббитай вэ те? Юу хийх дуртай? Би бүжиглэх дуртай. Тэ? Би чөлөөд ингээ ярилцаа сууж ах дуртай. Би сүнс даалж ертөнцөд дуртай. Энийг чарж байна. Энэ дотор байгаа нэг дотроосоо ундрах гэдэг эрчим чинь бай. Тэ? Энийг ингээ барьж аваад гаргаад ахад хүн өөрөө амьдрах эрхтэй болж байгаа. Гэтэл те би ийм дуртай ч гэсэн би амжихгүй байна. Тэ? Би өнөөдөр ингэхгүй л болохгүй. Тий, ажиллаа хийхгүй бол болохгүй. Би өнөөдөр хүүхдээ харахгүй бол болохгүй. Би өнөөдөр тий аав ээжтэй туслахгүй бол болохгүй. Яг л дандаа муу хүн болчих гээд шүү дээ тий. Өөртөө муу хүн байхыг зөвшөөрөх хэрэгтэй. Болохгүйг заагаад өгсөн тий. Би тий яг одоо энэ хүнд л туслах ёстой. Тий. Тэгвэл би муу хүн болчихгүй тий. Нийгэм угаасаа муу хүнийг хүлээмжшүүлдэг.
сайн сайхныг л хүлээн зөвшөөрдөг. Нийгэмтэй ингээд тэр сайн сайхан дүртэй хүмүүсийг хүлээн зөвшөөрдөг учраас бид муу байх эрхээ алдсан байхгүй. Би лав тэг ингээд сэрэлт болох хүртэл 38 жил штэ. Би муу байх ямар ч хэрэггүй байсан. Би өөртөө хүлээн зөвшөөрдөг тий. Би тэрний тоо боддогчгүй. Би дандаа сайн хүн байхыг хичээсэн. Сайн охин, сайн ээж, сайн хань, тэг бусдад сайхан хүн. Хүнээс дутхгүй юу? Хүнээс дутхгүй. Муугаа харуулдаггүй ерөөс. Тийм гаж донтой болтлоо. Тийм болсон. Тэгээд гэтэлдээ энэ ч амар хуурмаг байсан. Маш хуурмаг тий. Яг би юм байснараа миний зүрх сэтгэлийн цаанаас нэг тусалж хайр гардаггүй, тас хаалттай зүрх сэтгэлтэй. Тэгээ зүгээр л нэг оюун бодлороо тий сурсан мэдсэн болгондоо хийргсэн. Тийм л одоо бардам. Тэгээ бүх юмыг ястай хэлдэг тий болохгүйгээр дүгндэг тийм л хүмүүс шүү дээ. Сурсан юм дээр л өөрийгөө давхарлал баг зүгээд байгаа гэсэн үг шүү дээ. Тэг яг өөр шигээ бусдыг байлгах гэж заваадаг. Тэг хажуу дахь бүх хүнээ ингээд хэлэхгүй ч гэсэн шүүмжлээ тий яг өөрийнхөө байлгадаг. Тийм үү аимшигтэй тийм мангас шиг л хэлж байна. Миний хэлцүү. Тий. Гэтэ тэрийг өөрийгөө мангас гэж бодохгүй шүү дээ. Хачин сайхан хүн тий. Чиний л буруу, та нарын л буруу тий. Мэдэрсэн харсан юм нь угаасаа тэр хүнд яг өөрийнх нь яг энэ л зүгээ ботцсон бол тэр хүн нэлцэг битгий шүү дээ угаасаа тий. Тий. Тэгээд тэн чинь ингээд дуртай амиа хийхгүй нэг тийм амьдралаар тий. Тэгвэл яг тэр дотроос ч урсаж гарч иж байгаа тэр хүсээд байгаа юм аа л хүн зоригтой байж аваад тий. Яг одоо амжихгүй чадахгүй гэд хэлж байгаа бүх юмаа зогсоогоод зүгээр тэрийгэ байж аваад тэгэхэд тэнд чинь тий тэр 20 30 жил хийгээд завлантай хийж тий завиртай үлдээд тэр хийсэн завсан болгоныхаа эрчим энергийг хайрхан хүнд тий чиний төлөө тэглээ чиний төлөө инглээ өөрхийн төлөөгдөг байна уу? Ядвал өөрхөн дуртай юм хийгээгүй шүү дээ тий. Тэр хүмүүсийн төлөө амьдарч ингээ бодоод чинь нөгөөдөл нь тэрийг ойлгохгүй болохоор гомдоолтой ингээд бүр амар яшигтай байдал үүсгээл төвхтэд орооцолтой төөрөлдсөн тий ингээд зүгээр л зовоож байгаа хгүй бусдыг. Яг тэгэхээр би эднэрийн төлөө гэдэг нэг юм байгаад шүү дээ. Тий. Би л 38 жил амьдрахтаа өөрхөн төлөө барьж үзээгүй. Нэг ч удаа. Гэхдээ яг өөрхөн төлөө гэж бодож явсан. Тий. Бүр дээд. Би өөр хүүхдүүдээ тий аав ээжээ би тэр хэдийгээл одоо сайхан байлгаж ийл тэр одоо би болчлаа гэж өөрийгөө дүгнэж штэ тий. Ийм л байх хэвээр. Тий. Тэгэл яг сэрэлт болсон чинь тэгээ даалж хүртэнц маань намайг дотгошоогоод бүр саунз мэт татаад буюу миний сүнс чөөр дээр гэж татаад энэ хооронд би нөгөө их сайн дөрүүдээсээ гарах гэж тэр л миний их зовлон байсан. Энэ нийгэмдэр авсан тэр бүх дөрүүдээсээ салах гэж гэсэн үг шүү дээ. Тий. Хамгийн их завсан нь өөр хүүхдүүдтэй сайж байх гэж баахан амлцсан хүүхдүүдийнхээ өмнөр орж юм нээсээд юу ч хийж чадхаа болно. Тэгээ зүгээр даалгаврыг хийж болно гэд төгсцэн тэр байдлаас би гарах гэж их завсан. Ээж автаа өдөр болгон ажиллаж өдөр болгон хажууд нь дэм болж исэн тэр дүрээсээ гарах гэж завсан тий. Тэгээ одоо нэг сайн хань одоо үнэн чихнэр гэдэг дүрээс гарах гэж бас их завсан. Юусе энээсээ л гарах гэж заваад байгаа худлын юмнасаа. Тэгээ гарсан яг өөр дээр ирэхийг шаардсан. Хин би өөрөө сүнс маань тий. Тэгээл өөр дээр ирсэн чинь яг л ирсэн өөрөөрөө буцаад энэ болгоны хийхэд илүү ажиглалтай илүү хүсэл тэмүүлэлтэй бусдад ажиглалыг өгсөн. Тэг илүү урд байсан их зэягаас илүү одоо байгаа их зэ нь илүү одоо энэ далаацтай хүнд өгөх юмтай их зэ бий болж байгаа. Энэ татар нэг брэнд маань босч ирж байна тий. Миний нэг өвөрмөц байдал бусдад дутагдаад байгаа зүйлээр нөхөж чадах. Миний өвөрмөц байдал онцлог босч ирж байна. Юугаар дутуу юм гэдэг юмний ойлгоод эхэлж чинь гэсэн үг байхгүй. Тий. Одоо тэр өөр шүү гэдгийг дутуу тэр төвлөрөхөө болцсон байна. Тий, дүүрэн дээр төвлөрдөг болсон. Дутуугийн тухай бодох шаардлагагүй болж тий. Тэгвэл энд нэг ээж зүгээр нэг ээж юм болцсон байхад
хүүхдүүдийн дүүр орон цаг харж эхлэнгүүт тэр дотор нуугдаад гарч иж чадахгүй байгаа бүх юмыг нь гарах. Тэр тал дээр нь дэмжээ тий. Одоо дутуу дээр зовоод байгааг нь хаачхаар тэр хүүхэд тийм төрлөх авиасууд нь гарах боломжтой болж байна. За энэ маягаар л ингээд бид нар бүтэн амьдрал, дүүрэн амьдрал тий. Одоо энэ нийгмийг ч гэсэн ийм маягаар ингээд чиглүүлэхэд нийгэм өөрөө ингээд дүүрэн нийгэмд тий өвчин зовлон байхгүй. Өөрөөрөө байхдаа дүүрэн байдлаа гаргаж явахдаа тий юунда зовх юм. Тий? Юунд энэ би хаана өвдөх юм бэ? Чөлөөтэй хамаг ичим нуурсаж юунд ч хаадаж багтахгүй тэнүүн мэж хахад тий. Юунд ухаан санаа үзэл бодлороо бусдыг хааж зовоох юм. Өөрийг нэг жоохон дүрд итгүүлчээ тэрийгэ би гэж тулах юм тий. Бүх юм нэм 50 тэнүүн бахаар дотор эрчим энергээр багцсан хүн болгоно ойлгоод юм ууж юм болж байгаа. Тэгээ тийм хэрэг төвөг одоо хүчирхийл гэж юм байхгүй болж байна. Хүн болго өөр дээр ирэхээр. Аашлалт гэдгийг чинь ард хүний ирэх ярьдаг юм чинь тий. Яг зүгээр юм бүтэн болцсон амьдрал дээр л бий болдог. Тэрийг хуулиар зохицуулах шаардлагагүй. Тэрийг өөрөө байгалийн зам, байгалийн хууль өөрөө зохицуулдаг. Шал өөр тийм амьдрал руу орох байхгүй бид нар. Тэгээд хүнээс дутхгүй амьдрах гэж завхан оронд тий хэсэггүй хугацаанд л та өөр дээрээ ирэх зоригтой бай. Тэгээ одоо яадгүй энэ бид хийдийг сэрж явах үеийн одоо энэ нийгмийн одоо энэ чинь ингээд 8 тэрбум хүн байл тэр хүмүүс эрчим энергийн дундаж байдал бидэрт нөлөөлж байгаа шүү дээ. Нэг дэлхий дээр нэг агаараар амьсгалдаг гэдэг шиг тий. Тэр хүмүүсийн давтамж энерги бидэрт нөлөөлж байна. Тэгвэл бид нар энд нөлөөлөлт автаал ах юм бол тэдний нэг байсаар л байна. Эндээс өөрөө босч ирэх гэдэг чинь айгүй том тэнхээ шаржаад их хүч. Тэрийг ингээ хийж чадсан хүмүүс өөр төр ярьдаг. Энийн гэсэн ч одоо амархан болцсоохгүй. Бидрийг анхс ярьж явах үед тий баглын сэрэл мэрэл яхаар тэний галзуу хүний тоонд ороод тий илээ балаагийн тоонд очих айцтайсан бол одоо зөвхөн хүмүүс дураар ярьдаг болчихно. Тэгээд сэрэх хүмүүс ч амархан сэрдэг болж дээрэс нь энэ болгон нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж шин. Гэтэ энийг ийм болгохын тулд яасан юм? Эхний хүмүүстэй тэр хүнд ачааг өөрч сэрсэн. Тэр хийдийн ярьсан замжилсан замаар тий ар арайхан явсан. Одоо тэгээ энэ бүр гоё тод өргөн зам болж гэрэлтэй зам болж нэгдэж байна. Зөөр энэ замраа бүгдээрээ чиглээд ороод ирэхэд энэ бүлэх өргөн урсгал болно. Дэлхийд даяараа гэрэл асна гэдэг шиг тий. Бид нар ингээд дотоод хүсэл тэмүүллийн галаар үрдэгцэн тий ингээд хүний ертөнц гэдгийг ингээд амьдралыг их бүтэн утгаар нь ойлгодог. Чиг амьдч чаддаг хүмүүс. Айхгүйгээр амьдэрдэг тийм хүмүүс үсэх гэдэг. Тэгэхээр нэг цаадлын хүсэл сонирхлоо одоо мэддэг хүмүүс мэдж байгаа шүү дээ тий. Тэгснэ тэрний энэ нэг цаг заваан гаргаж чадахгүй мөнгө төгрөгөн гаргаж чадахгүй да өөр нэг юм ингээл өөрийнхөө хүсгүй юмнууд хийж амьдраад байна шүү дээ тий. Тэгээ энийг л хэдүүлээ нэг эргэн сайн санаач тий. Яг өөрийнхөө хүсэж байгаа тэр хүсдэг байсан юмнуудаа нэг хийгээд үзээч. Хүмүүс тэгдэж тий. Та юунд дуртай гэсэн чинь би чи юунд дуртай лээ. Хүүхдүүдээ сайхан амьдраасаа гэж бодож байна. Хүүхдүүдээ үнэхээр сайхан амьдруулъя гэж бодож байгаа бол тий. Өөр дөр ирэх хэрэгтэй байна. Тэгэхээр ийм болцсон байдаг. Тэгэд бас нэг зүйлийг хэлэхэд яг нэг өөрөө ингээд нэг жаахан ч гэсэн өөртөө байхыг хүлээн зөвшөөрөхөд л энийг хичим ингээд нэг бидний дотоос орж ирэхэд гэсэн үг шүү дээ тий. Хамгийн гол нь бид нар энийг юусаа зөвшөөрөхгүй байна үрсэндөө. Хүн чинь ингээд нэг гоё будаад тий ингээд гоё хуц өнөр өмсчихөр тэр хүн өөртөө ихтэй болчихж байгаа юм биш шүү дээ. Тэгэхээр гаднаа дүр үсгцэн дотор нь ингээд өөртөө ихтгэлгүй хүн явж байгаа. Хүн яагаад ямар үед өөртөө ихтгэлтэй болдгийг гэхээр яг тий ингээд өөрөө дүүрэн мэдрэмжтэй ах үед л тэр дүүрэн байдлаас нь гарч иж байгаа тэр хэрчим нэрэг өөртөө ихтгэл болж мэдэрдэг шүү дээ. Бостод ч гэсэн тий. Тэгэхэд хүмүүс ингээ худлаа хиймэл ихтгэл бий болгочоод тэн дотроо нуугдаад
Тэгээ тэр одоо дүрээсээ гарчих юм бол хинч биш болчих гэдэг нэг айцтай тий явдаг. Тэр нэг өөрсдөө нэг ихтгэл дөрүүлэх гэдэг байгаа за нэг сайхан том машин ч юм уу юу гэдэг тийм нэг өнөд байгаа шүү дээ. Гаднаас авсан юм. Тэр бол яг нэг төрхөн зур нэг тэгэл байж идэг. Тэгсэн мөртлөө цаанаа байнгын нэг дутуу өсгөлний мэдрэмж байгаад шүү дээ тий. Яг өөр дээрээ дүүрэн хүн бол тэр үнэхээр цаанаа ингээд бялхам гэдэг нэг дүүрэн гэдэг тий. Гэт нэг яг өөр дээрээ ирсэн. Юу яасан ч яах вэ? Автхаа болчихсон. Тэнгүүтээ тэр урд нь одоо хүсчээсэн тэр одоо янз янзын одоо гоё том машин ч гэдэг юм уу тий. Энэ вин чинь бол нэг тийм сонь чухал биш. Юу ч чухал биш болох үед та сая өөр дээр ирсэн мэт. Гэтэл бүх юм чухал гэж явж байгаа л та яг энэ нийгмийн тий хүнээс чадахгүй амьдралд бүрэн хатцсан маа гэсэн. Бүрэн автна гэдгийг чад та энд тий өөрөө ийм одоо дүр аваад энэ тоглоод байгаагаа ч мэдгээ болтлоо. Энэ нь ингээд нэг хэвийн үйл явцалцсан гэсэн. Энэ хэвийн гэж харж эхлэхийг авталт гэж байна шүү дээ. Байдаг юм. Ийм л байдаг гэдэг үү? Хүмүүстэй юм нөө маш онцгой байхыг дотроо хүсдэг мөртлөөсөө онцгой байх арга олдгүй. Тэнгүүд одоо ийм супер баатруудын дүр ч юм уу дэлхийг авдаг дүр ч юм уу. Эсвэл одоо том хаад хаттын тийм хөрөг түүхүүд идэг штэ тий. Тиймийг унших дуртай. Тий өөрийн мэдлгүй ингээд бусдаас онцгойсон зүйлсийг хүсэмжилдэг. Тэр сүнсэн дотроосоо тий өөрөө дотроосоо тэр хүсэмжлээд агуу байж болно гэдгийг ингээд дотроо хүлэмжшэрдэг учраас тийм агуу хаад хаттын түүхийг уншаад байгаа. Тий тэр супер одоо байгаа хүмүүсийг хараад ийм болчондоо гэд дотроосоо мөрөөдөд байгаа. Тэн дээр нүдэн тусчил байгаа л тий. Гэтэл дотор чинь тийм байждаг байхгүй. Тэгээд та тийм болохоос өөр айдаг байхгүй. Тийм учраас бусдын л ижил байхыг хүсдэг. Айсцаасаа болоод хүсэж байгаа. Гэтэл хүн өөрөө өөртөө ийм байж болно гэдэг хүлээмжшөөрөхөд хүний дотроос бусдаас онцгойрох байдал нь гарч эхэлдэг. Хүн болгоо онцгой ш. Бидний хорооныхээ өөр шиг тий хүн болгон бусдаасаа онцгой. Яг өөр юмар. Тэгээд тэр онцгой зүйлсээ гайгаж эхлэхэд хүний амьдрал өөрөө маш үн цэнтэй болж эхэлдэг. Бусдыг ч тэгж харна гэсэн үг. Тийм. Гэтэл нийтлэг амьдралын хэмнэлттэй тэндээс үн цэний бүтээх гээд тутгааргүй амьдралыг бүтээх гэдэг ингээд зовж байгаа орнд та өөр хүн цэнийг онцлог байдлаасаа л олдог. Яг тэгвэл таал байхгүй бол таны орон зайд тий эрчим энерги тэнд сах дутах тэр мэдрэмжийг л одоо хүн авахтаа туйлын итгэлтэй туйлын үн цэнтэй тий бусдынч хотлоо хийргэж үн цэн өгдгөө яг үнэлэхээр нь хүртгээр нь ингээд цэгэндэг учраас хүн өөрийн ирэхгүй ингээд дотроо тэр мэдрэмжийг авдаг. Ийм хүнээс зүгээр л бүх юм төрлөх юм чадвар болж гардаг. Нүдэ аниж хийж чаддаг. Яг өөрхөн тэр онцгой зүйлээ. Тэрийг хин ч хийж чаддаггүй. Ингэж одоо бид нар татраасаа мэдэрч чадах юм бол жинхэнэ өөр дээр ярьж байгаа. Тэгээд чадахгүй гэдэг үг хэлээд аашаа суугаад чадах боломжийг тавган татраасаа мэдчихэж штэ тий. Чинь би ингээд 10 жил тахад багш нарын ингээд асуугаад байгаа бүх асуултыг би татраасаа бүгдийг хариулаад мэддэг гэсэн. Гэтэ гараа өргөд хэлчих чаддаггүй. Тэгээ багш нар хэлэх хүн байхгүй юу гэж асууж агаад тэрийг тайлбарлаж өгөхөөр дотроо ингээд нэгтлээ цугаар яг л би ингэж хайрлах байсан гэдэг тий. Энийг чарж байгаа тэнд ингээд нэг зориг гаргачих тий. Өөрийгөө илэрхийлэх тийм хаалт надад хаалттай очиж чадахгүй шүү дээ. Бүр хэлэх гээд тий гараа өрөхгүй гарын ч өргөгддөггүй хэлэх хэрэг хэл аман чиглэлдэг байсан гэж бодчих. Тэг яагаад тийм болцсон юм? Энэ хүмүүжлүүд тий навсан бүх юмнасаа л бид нар тийм болчих. Тэр хатга би дуу хоолойгоос өгтлээ ичдэг гэсэн чинь. Яг л дуурхаад хүн болгоо нэ гэж эхлүүлээ тий. Эсвэл
дугангууд хүн болгон тий ямар сайн өрмөц хоолойтой яг жаахан өгчөг байна гэл тэр бүр яг энэ дуу хоолойг гарахаас ичдэг болсон. Хүн болгон ингээд эргэж хараад бүр юу сонсч байгаа гэсэн шиг тий тийм дуу хоолойгоор олон хүний өмнө ярина гэдэг чинь байж боломгүй мэт надад санагддаг байлаа гэж. Тэгээ өөрөөс ингээ олон хүний дунд дуу хоолойгоо нээж чаддгүй. Дуугаа сууж байгаа л бүгдийг ингээ шингээж байгаа л ахаа аваал тий. Хүн амьтаас багш нар суурснаар ч ингээ юм зам асуудаг штэ тий. Хинээс ч асуухгүй тий байждаг. Тэгсэн чинь одоо дараа нь яаж гарсан амьдрахын ирэхээр гарсан заяа. Худалдаа хийхин тулд хүнд ярих хэрэгтэй үстэй тий. Ямаа тайлбарлахгүй бол хин миний ямиг авах юм. Яриагаа суугаад ийл. Дуурахгүй хаад ийл тий. Тэгэхээр ярьж гисэн чинь хүн болгон тэгээ ярьсан чи эндээс ингээ гарч байгаа дуу аваад хүмүүс таалагдж байгааг ойлгож эхэлж байгаа. Тэгэл өөртөө ихтэй болоод. Гэтэл одоо манай хүү чинь би ярихаар би дуу хоолойноос ачдаг гэл яг л тэр ичих шаардлагагүйг нь ойлгуулаад өгч байгаа байхгүй юу? Тэр чинь нэг ээж нь нэг тиймэрхүү байж захтаа нэг төрүүлсэн болохоор тэр эрчим бас орсон байна шүү дээ. Генэнд нь бас байж байгаа гэдэг юм байна шүү дээ. Гэтэл одоо ярих тусмал хүний дотроос эрчим нэрэг тий өөрөө урсгалаараа яриа хөглөгдөж гардгийг бид нар мэдж байгаа шүү дээ. Өөр өөргөө нэгээд дотоод ертөнцөө нэгээд эхлэхээр одоо сүнсний гүнээс давтамж талхинууд гарч байхдаа тэр гүнд байгаа авяас бэлэг бүхий суу хумсар бүхий тэр өгнүүд чинь танаас урсч идэг. Чөлөөтэй ярьдаг хүн байж тээ энэ чөлөөтэй ярьд юм байна. Яаж ханаас сурсан юм болоо хүү сураагүй шүү дээ. Зөв татар байсан байхгүй. Тэгэхээр танаа үгийн хувьд бол за энэ угаасаа нэг ийм асуудал ингээд ээж байсан байна. Надад ч байгаа юм байна. Тэгвэл манай жинэгийн гээд тэ өөрийгөө илэрхийлж дуулгаа гаргаснаар энэ бол тийм ичих эсвэл тийм санаа зовх зүйл биш юм байна. Нэг баг зэргийн жоохон хаалт байгаа юм байна. Тэгвэл энийг би эрчмийн сайхан урсгаж гаргаж чөлөөтэй болох юм байна гэж ойлгочиход болоо. Гэтэл тэрийг хаанаас авсан гэсэн чинь нэг одоо их сургуулийн нэг багш нь нуцаар яриад манай хүү чинь эрмүүн бэлэг гэд хүү аахгүй ихтэй хөвт эрмүүн бэлэг мөнөө чи мөн байна гэд ингээд ярьсан чинь эрмүүн бэлэгтэй ярмаар ахын гэж би байна гэж ярьсан чинь яасан сул дуутай би чамайг эрэгтэй хөвт гэж батсан штэ гэдэг өгөн дээрээс тий өөрийнхөө аярах ярд өгдөг. Миний дуу хоолой эмгтэй шиг сонсогд юм ингээл хаацсан байгаа хгүй. Юус ийм юмд итгэцэн ийм юмд. Гэтэл бидний ийм юмд итгэцэн ямар их хаалт байгаа вэ тий. Эннээсээ бид нар ингээд одоо хаалтанд орсон. Тэгээ одоо эрэгтэй хүн болохоор л бүдүү болоотой юм гэсэн юм байхгүй шүү дээ. 8 тэр бум хүний хоолой 8 тэр бум л өөр шүү дээ. Чи зүгээр л онцгой зүгээр өөрийн чинь л хоолой шүү дээ гэж хэлмээр байгаа байхгүй тий. Тэгэхээр л болоо. Тэр ингээл зөв өөрөө өрмөц юм хүлэмжшөрөхөд хүн өөрөөрөө зүгээр урсах боломжтой. Тэгээ өөрийгөө хаацсан байдаг юм зүгээр энгийн тэнэг асуудлууд байдаг. Тэрний хоолойг тийм байна гэж сонсож байгаа нь болохоор тэр хүний асуудал. Яг миний одоо хоолой те зүгээр ийм хоолой байвал одоо энэ чинь миний л хоолой шүү дээ. Өөр яахын төрсэн хоолой юм чинь. Тэгэхэд чи ямар сонио хоолойтой юм бэ гэж надад одоо өөр нэгэн хэлэх юм бол энэ над ерөөсөө хамаагүй тэр хүний л асуудал. Тэр хүний л үзэмж байгаа. Үзэмж хүмүүсийг дуу хоолойгоор нь тийм байна юм байна гэдгийг тэр ялгадаг тэр хүний л ялгамж. Тэгэхэд бол миний төрсэн хоолой байдгаараа л байж шээ. За яагаад энийг ярьдэн гэхээр та өөрөөрөө байж те бүтнээрээ амьдрахын тулд өөрийгөө чөлөөтэй илэрхийлж явах хэрэгтэй байдаг. Хоормог дүрээр биш чигэн бодит байдлаараа илэрхийлж яа тусмаа таны дотроос тэр юмнууд ч урсч идэг. Урсгалаа чөлөөл гэдэг нэг юм хэлээд шүү дээ. Миний одоо багтаа хөдөө өссөн хөлтэй. Тэгээ нөгөө яг өвөл эд хүүтнэр чинь нөгөө тэргийн төрөл усанд явж байгаа шүү дээ. За тэр хооронд чи ингээ хацар хөлтөнд орж ирээд инээж чадахгүй нэг мод шиг юм болцсон. Инээхдээ ерөөс нүүр хөвгөл байхгүй нэг гэдэг амар инээд тэгээд тэгж миксээр хагаад амар улаан хацартай болцсон. Одоо хөдөөний хөлтөч угаасаа ихэнх юм байна шүү дээ. Тэгээ мөр малтай одоо адуу мадунд явж байгаа ирэнгүүч энэ чинь тас харагдал ирнэ. Энэ болгоноос ахуулаад энэ хацрын улаан гэдэг юмнаас амар ичдэг. Анх аймагт ороод ирсэн чинь тэгэл нөгөө улаан хацартай хөвгд гээл эхэлсэн. Хотод орж ирсэн улаан хацартай гараал дуулсан. Энээсээ бүр
асар их тийм нэг бас юутай явсан. Шарах травмаад юу гэдэг те энээсээ ичдэг. Тэгээ энээсээ болж асар их итгэл алддаг. Хүнтэй нэг ингээд харьцаж чаддгүй те. Тэгээ гадагшаа тутгсаа бас ингээл ажил амьдралаар ингээд явж байгаа шүү дээ. Өө тэр улаан хацартай гэл улаан наач гэдэг юм аа ингээл шоолно те. Энэ болгон дээр чи ингээд итгэл алдтарч явж байгаа. Нэг удаа үер нь яхад те улаан хацартай байж болдгоо. Тэгэл өөртөө тэр байдлыг үүсэхгүй болоод ирсэн чи би өөртөө асар итгэлтэй асар тайван болсон байхгүй. Хүмүүс юу ч хэлжлээ. Тэр улаан хацартайгаар нь шоолоод ялгуур л үзээд эсвэл ингэж харж байгаа тэр хүний өөрийгөө илэрхийлж байгаа байдал нь тэр. Энээс би их ч санаа зовоод бол энэ миний асуудал. Болчихдог байхгүй. Тэр нэг асар том тийм тавширлыг авч ирсэн. Тийм шүү дээ. Одоо би гахдаг байхгүй. Эрэгтэй хүмүүс ингээд суухаараа хэрэг өрнө ингээл пүү паа гэх гарч чадаал нэг юм хаалттай. Тэгснэ нэг дундаа нэг юм тойруулаад ч юм уу тий. Жохон муухаараа ингээ хаалж малал ирээл гэдэг тий. Эний цаана юу вэ? Яг нэг өөрөөрөө байж чадахгүй хаалтууд. Хаалтуудтай. Тэр нэг худлын эр хүн гэдэг нэг юм байх ёстой ч гэдэг юм уу тий нэг юм дүр байгаа. Дүр хаалтууд яг ингээд нэг өөрөөрөө байж чадахгүй эрчмүүд ингээд цохилдож идэг. Тэгээ яг ингээд уугаад эхлэхээр тавилт явагдаж байгаа шүү дээ. Тэр хүний ингээд оюун ухааны тэр нэг юм хуурамч өөрийгөө хамгаалах систем ингээд баг багаар тавираад жоохон нэг согтолтын зэрэг нэгсээд ирэхээр бүгдээр ингээд татраасаа хөөрл мэдрэхээр яг тэр агшинд ингээд өөрөөрөө байх мэдэрч авч идэг. Тэгэл яриа марийн сайхан болол тэгэл байжсэн нэг ууж чам гарахаар болчдөг тий. Цаал тий эн чин ийм байж болохгүй шүү дээ. Манай нэг найздаг байхгүй ингээд уугаагүй үедээ зүгээр ингээд амар тийм дуугаз ингээл байждаг. Бараг яриа хөрөмөр хийхгүй. Нэг уугаал эхлэх юм бол зүгээр тэрж аваал хүн амтны чи үнсээл тэгэл амар яриа болчдөг. Дотор нь тийм хүн байгаа хгүй. Тий, уул нь тийм. Тэгсэн мэтлээ архин гараад шалганд толчихсон. Тэр одоо яг юм өөрөөрөө байх гэхээр өөр ирэхгүй өөр төртэй байгаад байгаа. Энэ бол одоо та хэд маань ийм л хаалттай. Тэгээ нийгмийн юм богшилтай. Бусдад хүлээн зөвшөөрдөгсөн дүртэй. Тэгээ өөрөөрөө байх гэдэг дээр ингээд одоо ирэхгүй болцсон л байгаа гэдгийг сайн санах хэрэгтэй. Тэгээ яаж энэ чөлөөлөгдөг юм? Та өөрөө зориг гаргах хэрэгтэй. Хин нэгэн таныг хизээж чөлөөлөхгүй шүү. Тэ чөлөөлөх гэж оролддог тэр хүнийг тэр хүн хамгийн хайртай татна өгнө гэж үздэг. Би чиний хажууд байхдаа л яг өөрөөрөө байдаг гэдэг үгний ард тэ тэр хүний одоо ингээд гаргаж чадахгүй байгаа бүх зүйлийг нөгөө хүн нь хүлээн зөвшөөрдөг. Ойлгодог. Тийм эрчимтэй учраас тэ ямар ч юм хаалттай шилэн лаган дотор юм шиг явж байгаа тэр хүний хажууд очоод тэр хүний хүлээн зөвшөөрлөө тэр нь хайлаад дотроос нь өөрөөрөө өөрөө ирэхгүй гарч ирдэг гэсэн. Тэгээд тийм хүндээ ингээд хамгийн дотн байдаг. Яагаад дотноо одоо? Тэр хүн хоёрын дунд хаалт алга. Тэгээд дотор сүнсний эрчмээ энерги мэдрэлцэж байгаа. Тэр дотн байдал. Яг энтэй адилхан ингээд маш хаалттай хүмүүс уучраад тэ ингээд өөртөөхөө ингээд хаалтуудыг задлаад ярилцаад эхлэхээр нэг л мэдхэд дотн хүн болсон байдаг. Гэтэл энэ дэлхийн бүх хүмүүст бие биедээ яг юм дотн байдаг. Бүгдээрээ юм хаалттай учраас. За тэ Америк соёлын, Монгол соёлын тэ ингээд нэг соёл соёлын ялгаагаар юу байна? Хаалтууд. Тэ хуурмаг инээлтэр тэ юм одоо юу гэх юм бусдад ингээд соёлтой байдлаар хайгдах гад тэр хэрэггүй шүү дээ тий. Тэр чинь зөвхөн та нийгмийн нэг хэв дадалт баригдсан явж байгаа. Баригдсан л асуудал тий. Би ийм л хүн гэдээ өөртөө итгэсэн юм шүү. Тий. Тэгээ би ийм хүн гээл тэглэг одоо муу болгоныг хийгээд муухай болгоныг үлдээд явж байгаа биш шүү дээ тий. Хүн болгонд сайн муу бүх юм байдаг. Муугаараа тэд одоо амьдрах арга хийж болно. Сайхнараа ч амьдарч болно. Сайн муугаа хослуулсан ч болно. Энэ хүний өөрийн сонголт тий. Гэхдээ та өөрөө сайн муу гэдэг ойлголтод автхаа болтол сайн байдлаач хүлээн зөвшөөрдөг, муу муухайгаач хүлээн зөвшөөрдөг байх юм бол та чихэн сонгодог, сонгомол төгс хүмүүлдэг.
Ягдвал муу болгонороо бусдын муу мухайг мэдэрнэ. Сайн болгонороо тэдний сайн сайхныг харна. Өөрөөр хэлбэл ингээд хоёр туйлыг хослуулаад хүнийг бүтнээр нь мэдэрч сурдаг байхгүй. Бүтэн байдлыг наачаад тэр хүний ингээд өрөөсгөл дүгнэхээ болчдөг. Өрөөсгөл дүгнэгдсэн хүн хизээж бусдад өөрийнхөө байж чаддаг. Тэгвэл дотроо ингээд бүтнээрээ бусдыг дүгндэг, өөрөө бүтэн болсон сайн муу давтахаа болчихсон. Ийм хүлээн зөвшөөрөл бүхий бусдад ийм ичмээр өгөхөд таны хажууд хинч өөрөөрөө байж чадна. Тэр хүний хаалт тавирахад тэр хүний дотор байгаа жинхэнэ юмуд нь харагдчих. Гэтэл бид нар тэгдэг байхгүй энэ муухай хулгайч тата худлаа ярьж авдаг шүү дээ. Наадманда бити идэг. Гэхдээ тэр хүний яг тэрийг л олж харж чаддаг шүү дээ. Өөртөө байгаа юм аа. Тэгээ өөрөө тийм юмыг чигшдэг тийм. Хахаас тийм наадахнаас ч л хол явъя. Наадахтаа ч ажиллагаан бол би л авъя байхгүй шүү дэргээ тийм. Тэрний чад тэр хүний тийм өрөөсгөл тийм тэр маш хүчтэй яраагцлаад бусдыг шууд өөрөөсөө хаадаг тийм хаалт сэтгэлийн эмзэг байдал. Өөрийнх нь хүнд сэдвүүдийг үдчихэж байгаа хизээч хүлээн зөвшөөрөхгүй өвдөгцөн юмд л байгаа хгүй. Тэгвэл тэр хүн ингээ бүхлээр ямиг харж сурахад тэр хүн бол энэ байдлыг гайхсан. Тэр хүнд алдаач болно эсвэл өөрөө ирэхгүй гайхсан ч гэж болно шүү дээ. Ямар ч хүн хулгай идэг байжсэн нь бусад бүхэл чанд сайн сайхныг харахаар хүн зөвшөөрөд болохгүйг нь дүгнж тэр хүний ингээ буруу шаж хаах биш. Боломжит бүх хөлбөрийг хараад эхлэхээр тэр хүн чинь өөр зөндөө гоё юм байгаа шүү дээ тэр хүн дотор чинь. Гэх мэтлээ ингээд нөгөө амьдралыг харах өнцөг маш тэлдэг. Яагаад маш их гэдэг үг хэлээд байна гэхээр энэ ч тийм амар тэлмэл өнцгтэй хүн юм уу гэж бодлоо гэж бодоход бид нар өөрсдийнхээ хаалт олныг задлахад яг тийм л болоод байна. Тэгээ тэрэндээ ганц хоёрхан харах өнцгөр амьдардаг хүний хажуу 20 өнцөг нэмтгэл тэр маш их болж харагдаж байгаа. Тийм шүү дээ. Тэр хүн бүр 20 янзаар амьдралыг хараа сураад 20 л ингэ нийлүүлээд бүтнээ нь хараа сурцсан шүү. Тэгвэл 60 өнцгтэй байж болж байна. Төмөн өнцгтэй байж болж байна. Хязгааргүй тийм. Тэгэхээр орчлон ертөнцийг харах цонх мох чи ертөнцийг юу гэж боддог вэ? Эдэргэлээ. Тэг хүний үзэл бодлыг асуусан хүмүүс байдаг шин. Харах өнцг нь хэдий ч баг байна. Хэдий ч өөрөө тийм хаалттай байна. Их хаалттай байна л гэсэн үг шин. Хүний үзэл бодлыг асууж лавлж байгаа хүн бол өөрөө үзэл бодолтой туурсан дутуугаар сэтгэдэг хүн байдаг. Тэр хүний нийцлийг өөртөө нийцүүлж харах гэдэг шүү дээ. Наттай ажил боддог болоо хоёлаастай найз юм байна би бас ингэж боддоо шүү дээ гэл. Тэгэнгүүтээ өөр юм болоод их юм заа би энтэй нийлэхгүй юм байна. Тэр ингэж боддоогүй гэлөө нөгөө харах өнцг нь нэгдэг ба шүү дээ. Тэгэхээр чи ингээ бүхлээр хараад сурцсан хүн хизээж хүнээс үзэл бодол асуудаг л дээ. Тэр хүнийг нэвч шот ингээд харах чадамж нэгдсэн байна шүү дээ тэр хүн. Тэгвэл хүний муу мухайг харахыг хүсдэг хүн дандаа сайхныг харддаг хүн байдаг. Гэтэ тэр хүн дутуу харж байгаа юм шүү дээ. Тэр хүн мууг нь харж чадвал өөрөө мууг харах өөрийнхөө мууг хардаг болсон хүн өөрийнхөө муугаараа бусдын мууг тэмтчихэд мэдэрдэг байхгүй. Энэ бас ийм муутай юм байна. Ийм сайн юмтай юм байна. Ийм сайн муугийн дунд би энэ хүнтэй юу л юу хийж чадах юм бэ? Тарийн таньжиж шүү дээ. Гэх мэтлээ ингээд нэг бүтэн хараа, бүтэн амьдрал бүтнээр ингээд сэтгэх ийм талбар руу бид нэр шилжих цаг аль хэзээ болцсон. Хүүхдтэй л өөртөө л ээж авдаа л битээ тэр мохоо үзэл бодлоо тулгаач. Таны тэр нэг сохор харах өнцөгтэй хин ч хэрэг байхгүй яг үнэндээ. Хүнд юусоо итгэж болохгүй цаг гэл хүмүүс. Юусоо ийм хүнд итгэж болохгүй шүүл гэдэг тийм. Хүүхдтэйгээ айлгаал биш шүү дээ. Тэр хүн өөр ингээд хүүхдүүдэд айлгаад хүнд итгэхгүй байх гэдэг өөрийгөө бүр нийгмээс бүтэн тусгаалсан хан хэрэм үсгээд энэ 8 амьдралаас өөрийгөө ганцаар амьдарч байгаа юм шиг. Битүү хайц шүү дээ. Битүү хайц. Ганцаархан юм шиг амьдарч байгаа амьдралыг өөртөө бий болгосон гэдэг тэрийг мэдэхгүй хинч итгэхгүй учраас дандаа хүнд муу санаа гаргаж дандаа нэг өөртөө яавал хуурдахдаггүй байх уу гэдэг дээр итгэлийн ажиг хуурдах байдал баг шүү. Амьдардаг тэр бүр асар дутуугаараа сэтгэцэн өөрийгөө бүр ингээд ганцаардлын дээд түвшинд тавьчаад зүгээр л өөрийгөө
амьдараа ингээд амиа хорлож байгаа байдал ахгүй яг үнэ тийм. Тэгээ юу энэ болгоноос ингээ харахад дутуугийн замдлалаар тий дутуугаа нөхөх гэсэн хүсэл хүн болгонд байдаг. А энэ хүслээрээ бусдыг хүлээлт тавьж амьдардаг. Гэтэл бусдад яагаад уурлаад, бусдыг яагаад буруутгаад байгаа юм гэхээр энэ дутуугаа нөхөх гэсэн хүслийг нь тэр хүмүүс ойлгоогүй биелүүлээгүй учраас. Тий миний дутууг нөхсөнгүү чи гэд ингээд буруутгаад нэхэд тий тэр хүний ингээд тэр нь бол нүгт нь төвхтэй үйл үүрийн харилцаа үүсгээд байна шүү дээ. Гэтэл таны хүслийг биелүүлэхийн тулд тэр хүн байгаагүй гэдгийг л сана. Та тэр биелүүлэх гээд хүсээд тэ дутаад байгаа бүх юм өөрөөсөө хүс таны дотор байгаа. Бүх юмыг өөрөөсөө хүссэн хүслэл тий одоо тэр манифест гэж хэлдэг шиг хамгийн хурдан биелдэг. Ягдвал өөрийн чинь дотоос таны тий бусдаас хүсээд авч чадахгүй зовоод байгаа болгон байгаа ахгүй юу? Таны дотор байгаа юм. Тэгээ тэрийг яагаад та ингэж гадагшаа хүсэж байгаа юм гэхээр сүнс чинь надаас хүсээ, татгшаага хүсээ, над руу хүрээд ирээ, би бүхэл яана тий. Надаас хүсвэл тэр байл чинь надаас гараад би тэр зүйлээрээ чамайг дүүргэнэ гэд хүлээж идэг. Тэр хүн бол ингээ хүслээр өдөөгдөж амьдардаг штеп. Хүсэлгүй хүн ингээ унтраад тий зүгээр л идэж уухаас цаашгүй болчдөг штеп. Тэг харахаар ингээ нэг хэвтрийн дэглэмтэй юм шиг тий. Ямч хөдлөх орших юм байхгүй. За аргагүй л турж өгөхгүй тул хөдөлж ядчилж амьдарч байгаа. Тэгээ тэр хүнд ядчил тий 50 байхыг хүсэл байгаа. Их тийм өдөөсөн хүсэл байхгүй бол тий. Ядаж өгөхгүй хүсэл байгаа штеп. Ийм тийм гой хүсэл тэмүүлэл гэдэг зүйлийг хүн гэдэг нөгөө хүслээ биелнэ гэдэг нь өөрөөсөө л яг асуусан. Өөрийгөө задлсан хүнээс өөрөөс нь гаргахад сайн хүсэл биелдэг. А бусад хүн хүслийг биелүүлж болно л тоо. Гэхдээ танд хүсэл биелсэн мэдрэмж ирдэггүй. Хэцээч дүүрнээр. Ирэхгүй. Одоо хүнээс 1000 ухаалал ирэхэд чамд ойлгуулах гад хэлж өгч яхад зүгээр л таны ингээд нэг авцаа ухаалал тань насан турш чинь хадагддаг. Тэ? Тэр бол ингээд өөрийн чинь татаас гарсан ухаалах нь шүү дээ. Тэ? Өөр чинь татваршаа нэг алхам алхсан тэр эрчим энерги таны дотоос гарсан учраас тэр хизээч мартахдаггүйгээр таны амьдрал тодулдээд тэр ухаарсан ухаалаараа та цэнэглэгдээд амьдарч байгаа хэрэг. Тэгэхээр дутуу амьдралыг тэгээ бүтэн болохын тулд бүх юмыг өөрөөсөө хүсээ. Танаас зүгээр гараад ирдэг. Та өөрөө ухтаа бол дүүрэн юм. Дүүрэн юм. Та хайр хүсэж байгаа бол өөрөөсөө хүс. Та одоо эд мөнгө хүсэж байгаа бол өөрөөсөө хүс. Та халамж хүсэж байгаа бол өөрөөсөө хүс. Танд халамжлах ухаан танаас төрдөг юм. Танд мөнгө олох арга ухаан чинь танаас өндөрдөг юм тийм. Та өөрөө хайрыг өөрхөн дотоос ойлгох тийм зам нэгдээд энүүгээрээ би ингэж аам чинь гэдэг утгаар бусдыг ч ойлгох ухаан нэгддэг. Гэх мэт ингээл хүн өөрөөсөө нэгддэг болохоос хин нэгнээс дутуугаа хизээч нүгдэхгүй. Нүхсэн үедээ алтгаас байдаг. А өөрөөсөө нүгдсэн бол хизээч алтгаасаа гайц танаас бий болохгүй. Танд байгаа юм чинь. Тэгвэл одоо магадгүй ингээ хайрыг хүсч чад хин нэгнээс нөхчээл дөө. Нөгөө хүний явчихоо гэдгээс хөтлөө хагаа тий өөрийг нь дүүргэжсэн итгэл ингээс халаад санаа явчихаар байхгүй болчих гээд юм шиг загнагдаад тэгээд хардаад харналаад тий тэр хүний орон зайг бодохгүй өөрийн юм шиг тэр хүнийг бодоод өөрийн өмчиг тий өөрийн нэг хэсэг болгож харцдаг. Тэгээд ирэхээр л нөгөө хүндээ хайр мэдрэгдэхгүй. Зүгээр би энэ хүнийг нөхөх гэж байгаа мэдрэмж л байдаг юм уу? Тэгэл ингээл харилцаа эвдэрч эхэлдэг. Хосоод харилцаа. Тэгэхээр дутуу амьдрал бол тий хүнээс хүсдэг амьдрал дутуу байна шүү дээ. Хүнээс дутхгүй амьдрах биш, өөрөө дутхгүй амьдрах хэрэгтэй байна гэж хэлээд. Тий өөрөөсөө бүтээн. Тий. Өөрөө хинээс ч дутахааргүй амьдрах нь байна. Дутуу гэж мэдрээд байгаа юм өөрөө юм байна гэдэг дүгнэлт гарч иж байна. Тий. Өөрөөрөө дутчих. Өөрөөрөө дутчих. Та өөрөө бүх юм бусдаас би дутуу даа гэж бодоод байгаа юм чинь та өөрөө дутуу юм байх.
өөрөө өөрлөг өнгийгөөгүй. Өөрлөг өнгө. Өөрийг нийгээгүй. Тэ? Тэгээд бас нэг зүйл хэлэхэд одоо ингээд хүсэл төрөө тэрийг ингээд бусдаас хүсээд байгаа цаана тий. Тэр болгоныг чинь ингээд би чадна гэдэг юм зүйл дотор ч ингээд уурч идэг. Бусдаас хүсээд тий өөрийгөө чадахгүй гэж бодож байгаа бүх юм чинь ухта би чадна гэд таны дотроос мэдрэгддэг байхгүй. Тэр яхад би чадна гэд шууд хийчихгүй заавал бусдаар хийлгүүх гээл тэр нгээхгүй болохоор уулж ондуцаал тий ингээд зовоод байгаа. Та зүгээр л одоо гадагшаа хараатай чадахгүй гэдэгт итгэсэн байгаа. Тэ? Үнэхээр за одоо магадгүй юу гэдэг юм. Хүн болгонд л багш хэрэгтэй, хүн болгонд л зөв замаар явахын тулд хамгийн сайн үздэг хардаг хүн хэрэгтэй. Тэгээд за аргаа ятгаад засал хийгээд тий амин ингээ одоо хамгаалах хүн хэрэгтэй. Буюу одоо хүнд өөрхөн хийж чаддгүй зөндөл юм биш. Гэтэл хүн бүтэн болоод эхлэхээр хамгийн зөв зам олж идэг. Тэ өөрийгөө бүтэн байлгах бүх ухаанаа өөрхөн дотоос ирж идэг учраас хамгийн итгэл дүүрэн байдаг. Тэгээд энэ дээр одоо бүхнийг чадагч болдог. Нөгөө их хүн ингээд нэг төмөн юм хийж чаддаг гэдэг шүү дээ, тийм. Энэ шиг бид нар тийм өөрсдөө. Тэгэхээр одоо бүх чадамж ингэж л дотроос нэгддэг байх нь л тийм. Хүн дийлэнг төхөөд ирэхээр тийм. Одоо юу амиа хийгээл гараад ирсэн л гэдэг шүү дээ, тийм. Хинч таслахгүй болохоор өөрөө чадсан л гэдэг шүү. Тийм. Бусдаас гэхээ болох үедээ танаас гарсан л байгаа. Өөрөөс аргагүй хинт хийх нь тулаад ирэнгүүт юу ч хийдэг тийм. Дээцүүд тийм ингээд нэг одоо хүнийг ир хүн болохын тулд хөсөр хээр хаяач. Тэ хинч найдахгүй болтон хайчих. Тэ тэр хүн тэндээс ир хүн болчиход ирдэг гэдэг нэг цогц ярьжсэн. Тэрийг бодохоор тий бид нар амьдралд хинч найдахгүйгээр бүгдийг нь өөртөө найдаад эхлэхэд ундарна. Тэгээ инглигээтэй та бусдаас тасраад өөр дээр ирээд бүх ч гэсэн үг биш шүү дээ. Өөрөөс чинь ундраад байгаа юмар бусдыг ингээд тэр амийн ирчмээрээ ам хайраараа тий өгөх гэсэн сэтгэлээрээ өгч болох бүх өглөөгөөрөө өөрөөсөө гаргаад өгөөд авч тэр хүмүүс чинь тэрийг ч аваад мэдрээд тий энэ хүн чадж ам чинь би ч гэсэн чадна гэдэг итгэлээр дүүрш. Тий ингээд л дүүлгэр жишээ аав нэм болчвол хүн тийм болно ээж нэм болчвол охин тийм болно. За ингээд дүүрэх та тийм. За тэгэх өнөөдрийнхөө подкастыг энд хүрээд өндөрлөё. Тэгэхэд дараагийнхаа подкастаар уулзцгаая. Тэгээд манай энэ подкастыг цааш нь сайхан шеэрлээд түгээгээд өгөөрэй тий. Энэ подкастаар хэн нэгэн бас дутаж яваа байх, хэн нэгэнд хэрэгтэй байх, танд хэрэгтэй байгаа шиг бусдад маань бас хэрэгтэй. Та тэгэхээр тэр бусдад туслах гээд байгаа тэр сайхан хайр, өглөг гэдэг ямиг та энийг түгээснээрээ тэр хүмүүс тасархи өглөг болно шүү гэж хэлмээр байна. За баяртай. За баяртай. Дараагийнхаа подкаст хүртэл түр баяртай.